Хэрхэн болон тавтаа морил хэрвээ таны хуучин утаснаа шинэ утас руу таны аппликейшн шилжихгүй байгаа бол мөн хуучин утсан дээрх мэдээлэлээ зөв аргаар та бүхэн устгамаар байгаа бол энэхүү бичлэгийг үргэлжлүүлээ үзээрэй. За өмнө бид нар хэрхэн iPhone 14 Pro Max-ыг хуучин утаснаа шинэ утас руу шилжүүлдэг бичлэгийг хийсэн байгаа. Хэрэг хүсвэл та бүхэн дээдлийн линк дээр дараад үзээрэй. За энэ дээр юу яригдсан бэ гэхлээр хэрвээ таны iCloud backup гүйцэтгэхийг дээр танд зай байгаа бол аппликейшнуудаа та бүхэн бас шилжүүлж болдгоо. За ихэнх тохиолдолд Монгол улсаараа iCloud-ыг хүмүүс маань худалдаж аваагүй өнгөө 5 GB-ыг ашигладаг. Энэ маань таны аппликейшнууд бүгдээрээ ороод шилжих боломжгүй байдаг болохоор өнөөдрийн хэсгийг та бүхэнд харуулж байна. За шинэ утсан дээр та бүхэн хамгийн түрүүнд суулгах ёстой аппликейшн маань юу вэ гэхээр mail байгаа. Яагаад mail-ийг суулгаж аваа гэхлээр таны mail дээр verification кодууд ирдэг байгаа. Тэгэхээр тэрийгээ та бүхэн утсан дээрээ суулгацсан байгаа үед кодоо аваад тэгээд өргөжлүүлэн та бүхэн аппликейшнууд дээр кодоо хийгээд ашиглах боломжтой. За ингийн тулд та бүхэн өөрсдийнхөө settings руу ороод за бичлэгийг хажуу тал дээр гаргачих тул та бүхэн дагаа хийгээрэй. Тэгээд доош нь та бүхэн явуулангууд mail гэдэг хэсгээр та бүхэн дарна. За mail-ийнхаа account гэдэг хэсгээр дарна. За тэгээ энэ дээрээ та бүхэн add account гэдэг дээр дараад өөрийн Gmail, Yahoo, Outlook, за iCloud юу бэ гэдэг ашиглаж байгаа тэрхүү мэйлүүдээ та бүхэн оруулна. Пассворд хийгээд орсны дараад нь та бүхэн хуучин утас болон шинэ утсан дээрээ мэйлээр хоёулын дээр нь ороод ямар мэйлүүд давхар ирж байгаа гэдгийг та бүхэн шалгах боломжтой. За энэ дээр хэрэг та зөв хийсэн бол таны аль алин дээр нь за энэхүү шинэ утсан дээр таны мэйлийг орууллаа гэсэн сануулгыг одоо Google-с ч юм уу та бүхэнд ирүүлэх байгаа. За энийг суулгасны дараад нь таны анхаарах хоёр дахь зүйл гэх юм бол two factor authentication-уудыг суулгах байгаа. Манай согт ер нь хвчлэн агиох олон хүмүүс би two factor authentication суулгасан чинь уцаа шилжүүлэхдээ гүйцэд импортлоогүй байна гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ та бүхэн нэр Google Authentication-ийн талаар мэдмээр байвал дээдлийн линкийг та бүхэн дараарай. Бид нар хэрхэн шинэ утас руу импортлох гэдгийг бол хийсэн байгаа. Харин та Microsoft Office-ийн two factor authentication-ыг ашигладаг бол та бүхэн утас руугаа ороод import гэдэг хэсгээр дараад шинэ утсаагаа хуучин утсан дээрээ зөвхөн авчрахад л QR кодоор уншаад нэгэн лугаар шилжинэ. За тэгээд энэ маань шилжигдэнгүүд таны бүх мэдээлэлээ устгахгүй гэсэн заалт гарч ирнэ. За энийг төр зур та бүхэн хүлээгээрэй. Тэгэхээр хүмүүс маань шууд ингээ устгахчингууд нөгөө шинэ утсан дээр гүйцэд хувраагүй байждаг. Тэгэхээр гүйцэд та бүхэн шалгасныхаа дараад нь тэрхүү зүйлийг устгаж болно. За ингээ хоёр дахь сануулгах маань байгаа. За гурав дахь хэсэг маань гэх юм бол та бүхэн өөрсдийнхөө сошиал зүйлүүдийг хоригуулах. За Facebook, Instagram-ууд маань болохоор та өөрсдийнхөө username, password-ыг хийгээд бол орчиж болно. Энэ дээр нэг зүйлийг анхааруулхад та бүхэн утсан дээрх аппликейшнуудаа лог аут хийсэн ч гэлээ. За дараагийн ашиглах хүмүүс маань бүх мэдээллийг устгаагүй байх юм бол оронгууд таны Facebook, Instagram орох магадaltaй. Дөндөө олон хүмүүс манаас уг руу залгаад ингээд миний Facebook-ыг, Instagram-ыг өөр хүн ашиглаад байна гэсэн зүйл ярьдаг. Тэгээ тэрэн дээр бид хвчлэн та хуучин утсаа хүнд өгснө гэж асуудаг байгаа. За ийм зүйлүүдийг болгохгүй тулд та бүхэн өөрсдийнхөө утсан дээрх мэдээллүүдийг та бүхэн устгах хэрэгцээтэй. Ингийн тулд хамтдаа settings гэдэг рүү ороод за тэрнийхээ general гэдэг рүү дараад хамгийн доотал transfer or reset iPhone гэсэн хэсэг байгаа. За энэнгээр оронгууд эхний хэсгээр болохоор таны нөгөө хуучин утсыг шинэ утас руу шилжүүлэх get started гэдэг хэсэг байгаа. Энэ талаар илүү их мэдээлэл хүсвэл дээдлийн линк дээр та бүхэн дараарай. За дараагийн хамгийн доод хэсэгт нь хэмээл erase all content and settings гэдэг хэсэг байгаа. За энэхүү хэсгийг та бүхэн дарна. За энэ дээр таны утасны кодыг эхлээд асуух байгаа. За тэгээ next гэж дараад за энэ хэсгээр таны iCloud backup хийнэ үү гэж бол сануулна. Энэ дээр та энэ зүйлүүдийг хийхээс өмнө эхлээд өөрийнхөө backup-уудыг та бүхэн шалгаарай. Өөрийн зураг, за контакт, файл юу гэдэг нь тэдгээр зүйлүүдийг шалгана. За хэрвээ бүх зүйл босон гэх юм бол та бүхэн erase anyway гэдэг хэсгийг дарна. За тэнгүүд Apple ID-ийнхаа кодыг асуух хэсэг гарч ирнэ. Энэ дээр та бүхэн кодоо оруулаарай. За пассвордыг хийсний дараад нь танд сануулна энэхүү утсан дээрх бүх мэдээлэлд устгахнаа энийг буцаах боломжгүй гэдэг. Тэгэхээр та бүхэн сайтар шалгасныхаа дараад нь энэхүү зүйлийг хийгээрэй. Тэгээ erase iPhone гэдэг. Тэнгүүд
таны утас инхүү уншигдаад мэдээллүүд маань энэчнээс тэр чигтээ устгалдах байгаа гэдгийг хэлмээр байна. За энэ хийсний дараад нь hello гэд таны утсан дээрх бүх мэдээллүүд устсан байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн хуучин утсан дээрх аппликейшн шинэ утас руу гүйц шилжүүлэх мөн хуучин утасныхаа мэдээллийг зөв гүйц тусгах талаар та бүхэнд хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт байвал Заяа найдан дээр текст аль сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд өнхөө бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тарааж манай YouTube сувгыг subscribe дарахаа бүү мартаарай. Өнөөдрийн бичлэгийн Эрик Заяа, Audio Engineer Бэлжи, Хадмал Цэндэ, Factix шалгасан жолонер байлаа.